Guys, би өгчтөр биш штэ. Нилээн зөвүүн контент үзсэн. Тэгээд энэ контентын талаар хэдүүлээ ярилцвал олон хүн сонирхолтой болох бах. Яг одоо бидний харж байгаа контент байна. Ганцхан сарын дотор 80 сая хүн үзсэн. Таад боддоо. 80 сая хүн ганцхан сарын дотор үзсэн. Тэгээд энэ бичлэг нь юуны талаар бичлэг вэ гэхээр дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн хатуу хамгаалалттай шорон байгаа. Сүүлд бол баригдсан шорон. Тэгээ хаана ямар учраас ийм шорон баригдчих вэ гэхлээр вэ штэ. Эл Салвадор гэж цаадын зарим сонсч ирсэн баг. Ер нь бол Төв Америк чиглэлд байдаг. Тэгээ энэ Эл Салвадор гэдэг улсын түүх нь бас нэлээд сонирхолтой. 80-аас 90 он хүртэл 90-ний дай гарсан байгаа. Тэгээд ер нь бол бужигнаад бүр ядууралтай автаа. Тэгээд маш олон гинт хэрэгтнүүд болон гинт хэрэг одоо тэнд нь хөгжих зам нь ингээд бүрлдсэн байгаа. Ер нь бол замбраагүй газар, цөөн байгуултгүй, хууль дүрм суултай газрууд л одоо гинт хэрэг хамгийн чанга байдаг. Тэгээ бүр маш олон гинт хэрэгт бүр зэвсэгт бүлэглэлүүд үүсээд нэг цагт бүр дэлхийн аллагын нийслэл Murder Capital гэдэг нэртэй одоо явж исэн. MS13, Barrio 18 гэх мэтлэн ер нь хамгийн том одоо зэвсэгт бүлэглэлүүд, таар танкны 8, хүний 8 ер нь л тийм бохир бүлэглэлүүд бол Эл Салвадорт бол нэлээд хүчээ авсан байсан. Тэгээд яасан бэ гэхлээр вэ штэ. Наиб Букеле гээд бидний харж байгаа энэхүү эрхэм ерхийлэгчээр сонгогдоод яг энэ гинт бүлэглэлүүдийн эсрэг маш хатуу арга хэмжээ авсан байгаа. Ер нь бол өршөөлгүй зүгээр бүгдийн л бариад 20 гэсэн тушаалаар бол явсан. Зохион байгуулалтаагаар бүх энэ зэвсэг бүлэглэл, хүний 8, харт тамхины одоо хэрэгт холбогдсон бүх хүмүүсийг бол өршөөлгүй баримтлах одоо зохион байгуулалттай арга хэмжээнүүд явагдсан. Тэгснээрээ нийт энэхүү хэрэгүүд холбогдсон 70 мянган хүмүүсийг хорьсон. 70 мянга. Тэгээ Наиб Букеле гэдэг ерөнхийлөгч 2019 онд сонгогдсон. Тэгээд хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн аюултай улс орн байснаас хамгийн аюулгүй улс орн руу шилжсэн байгаа. Тэгээд энэхүү том үйл ажиллагааны нэг хэсэг нь бол яг одоо бидний харж байгаа энэ аврах том шорон байгаа. CCOD гэдэг нэртэй товчлын англи руу орчуулах юм бол Terrorism Confinement Center буюу ер нь бол террористуудыг хорих төв гэж бол орчуулж болно. 2023 онд бол үйл ажиллагаа эхэлсэн. 40 мянган хоригдлыг хорих одоо энэ чадaltaй төв байгаа. Хатуугаар алдартай. Ямар ч гэр бүлийн эргэлт хүлээж авахгүй. Гар утас хориотой. Нөхөн сэргээлтийн ямар ч хөтөлбөр байхгүй. Тэрч байхгүй матрас байхгүй. Хувийн ямар нэгэн эд зүйл хориотой. Хоол хүнс нь маш хязгаартай дутмаг. Coordinated nighttime operation. One behind the other, heads lowered. They looked like a харж байгаах энэ сууж байгаа байршил гав гинжиг бол single mass. Surrounded by armed guards, none of them dared to resist commands. Зүгээр шоронгийнх нь хааны л таад харж байгаа 9 м өндөртэй, дээрээс нь 3 м өндөртэй ийм төмөр хашаатай, голдны маш өндөр хүчлээр одоо тогтой ийм утас байна. Ер нь хүн алц биш л бол ер нь бол давах боломж байхгүй. Тэгээ бичлэг хийж байгаа залуу бүр ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр орж бичлэг хийж байгаа байхгүй. Тэгээ ингээд ороход шууд уцсныхаа сүлжээ нь байхгүй. Хаалгаар орлоо ямар ч уцсны сүлжээ авах боломжгүй. Дан цэрэг хамгаалагчдын хоорондын холбоогоор л хоорондоо яар. За ингээд орох гэж бас бөө юм болж байгаа зүгээр. Pass slowly. Look at the camera. Тэгээ хориглууд бол гидсэндээ ба янз бүрийн юм залгиж ордог хүмүүс янз бүрийн юм залгиж орж одоо хүмүүст дамжуулдаг одоо тэрийг бол маш дээд зэргийн өөрчилж төлөвлөсөн. Харж байгаах бүр юм X-ray-ээр бүр харж байна. Internal organs. It's mainly used to scan newcomers. За тэгээ цаатлын хашааг нь харж байгаа. Ер нь хүн бол энүүгээр цухтах боломжгүй. Тэгээд наадлын чулуун хайрга байгааз тэгээ энэ хайрга нь өөрөө хамгаалтын системийн нэг хэлбэр гэж байгаа. Яадаг вэ гэхээр дээгүүр нь ингэж хүн алхахад дуурдаг. Нөгөө чулуу хайрсан дуурдаг штэ. Шажигнаад. Here intentionally because when they walk on these pepsin it makes a noise they cannot sneak away. Тэгээ бүр шоронгийн муу усны хоолоонууд нь хүртэл тусдаа өөрсдийн гэсэн юм зохион байгуулалтаар хийсэн өөр гаднах одоо ертөнцтэй ямар ч холбогдоогүй. Тэгээ кино мөн дээр гардаг штэ нөгөө муу усны хоолоогоор нь гарч мараа цухтаашдаг. Энд бол тийм байхгүй. Ойр орчмынх нь хот нь хүртэл тэр чигтээ тог цахилгаан тасарсан ч гэсэн тусдаа өөрсдөн гэсэн тогны их усрээр бол ажилладаг гэсэн байгаа. Зя манай хүн дотгошоо орох гэж байна. Хамгийн чаг гэмт хэрэгтнүүдтэй ч уулзлаа да. Yeah, most dangerous criminals in the world. It is pretty tense. We are entering one of the modules now. Тэр энерги бол бас л бараан байгаа штэ. Энэ олон хүмүүсийн одоо хитэн хүний амийг үүтгсэн хүмүүс байгаа вэ энэ төр тэ. It's like stepping in the middle of controlled chaos.
so intense. Their eyes are all on me, following my every step. Getting an eye contact with them. There are so many of them. Ёо. I'm speechless. Зарим бүр нилээн залуухан баг шиг шүү тий. Насны хувьд. I can't help but feel unease. All of them wear white shirts, shorts, and slippers. They don't have any other belongings. Most are barely out of their early 20s and convicted of serious offenses. Even the most infamous criminals in history have an average of 20 to 30 proven victims. But here, some of the inmates are responsible for hundreds of innocent people's lives. Can I ask? 20 30 зарим бүр 100 хүний амийг ивтгэсэн хүмүүс хүртэл байгаа гэж штэ. Пүү. Inmates something. No. If you have any questions, I can answer them for you. If they try to communicate with me now, what are you going to do? I'm not going to allow them. They know from them that subsequently there may be a penalty for not abiding by an instruction. I'm curious to know which of these group leaders I'll be interviewing. It is forbidden for us to pass this yellow line because these are one of the most dangerous human beings on earth. Without the bars between us, everyone knows exactly what could happen. There are 32 cells in every one of the 8 modules making up the mega prison. Each cell holds around 80 inmates, but the number can go as high as 150. The inmates only have 0.5 square meters of personal space each. Prisoners do not have any ventilation rights or courtyards to walk outside their cell. Гарах хоройд агааржуулах систем байхгүй. Each inmate here have been given one of the longest sentences you can even imagine in your life. The only thing that doesn't change that all these inmates will never get outside. They will never see sunlight. The only people are authorized to get inside and outside are emptiness in their soul. They don't have any hope towards future. They look very robotic. Their life is so monotone. This open corner is their toilet area. Пүү, ингээл зүгээр буландаа бийцдэг нэг газартай 80-уулаа бийцэн. Тэгээд эндээ ингээ гар нүрээ угаадаг нэг усны хэсэгтэй. They have like 2 toilets for 80 inmates. It's literally Хоёр буландаа 2 юм нойлтой юм байна. humiliating these inmates. Like their whole confidence is disciplined here. The same place where they use the toilet is also where they take showers. Усанд орж өөртөө угаадаг хэсэг нь бол ингээл 80 хүн дунд нэг юм жижиг одоо юу гэдэг цементэн байна. Clean themselves, they use plastic dippers in a single shared basin. There's no running water in the cells, so the prisoners have to rely on one blue barrel for drinking water. Нэг юм пяврон пошиноос л баг 80-уулаа ус уух нь шүү дээ. Аимшигтай. Where they sleep is these metal bunks. No pillow, no mattress. Each prisoner receives just the bare essentials, a white sheet. Дэр байхгүй, матрас байхгүй, тэгэл ингээл аргалал. Тэгэд энэ хүмүүс одоо энэ залуу хүмүүс ч тэгэл яг хэсэг хугацааны хөөрөлдөө автагдаад буруу шийдвэр гараад тэгэл насан туршдаа одоо ийм газар байна гэхлээр амьдрал ямар өөр өнцгөөс харагдаж ин таад ингээд ботхоор сонирн байгаа. Зарим нь бол нэлээд залуу хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэл нэг хөөрөөл гинт хэрийн бүлэгт ороод яста би мундаг гэж хөөрч явж байгаа л тэгэл ийш ороод ирж байгаа байхгүй юу. Ер нь бол тий. Тэгээд шивээс ихтэй таад харж байгаа. Ер нь бол нүүрэн дээрээ, биеийн дээрээ тэр чигтээ шивээс бол нэлээд нийтлэг харагдаж байна. Тэгээд энэ нь болохоор өөрсдийнх нь одоо зүтгэдэг байсан гэмт хэргийн бүлэглэлүүдийнх нь нэр нь бол Ayurved гэж байгаа. Одоо хэдүүлээ харцгаая. MS гэж байгаа. Одоо энэ MS 13 харж байгаа. MS гэд нүүрэн дээр ингээд шивүүлсэн. Эн чинь болохоор нөгөө MS 13 гэд Салвадорын алдартай бүлэглэл байгаа. Та хэд мэдэндээ нэг амар бэлгүүд байдаг шээ интернетээр явж байгаа л бараг гудамжинд хүн амьтан буудаал утгалаал ингээл зүгээр ингээд явж идэг. Тэр хүмүүс чи одоо бараг л эдэр шүү дээ. Ер нь бол зэрлэг балмад аллахуу тэр дундаа дийлэх нь одоо машете буюу нэг юм том хутгатай одоо тийм би нэг хитэн бичлэг харж ирсэн юм. Одоо зарим нь бүр арай л бүр амар зөө. Бараг dark web юм бичлгүүч. Тэгээ тийм гэмт хэрэгүүд аллахуудыг бол хийдэг. Хүчин хүний 8 харт амих хүн барьцаалах тулгаа дээрэм тамлалт тэгээд хамгийн зэрлэг юм нь юу вэ гэхээр өсвөр насны хүүхдүүдийг өөрсдийнхөө одоо гинт бүлэглэлийнхаа гишүүнүүдийг болгож ингээд авдаг. Тэгээд түрүүний ярьсан нөгөө дэлхийн хүний эрхийн байгууллагаас яагаад ингээд түрүүний шорон хатуу гэж үздэг вэ гэхээр энэ MS 13 эдэр нь ингээд хөвгүүдийг шууд ингээд 13-тай 12-тай байхаас нь 3 татаад бүлэгтээ
илсүүлчдэг байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд нь гэмт хэрэг хийгээд тэгээд энэ шоронд насанд хүрээгүй хүүхдүүд бол нэлээд байдаг. Тэгээд нөгөө хүний эрхийн байгууллагаас үгүй хүүхдүүдийг ингэж хорих нь бол буруу гэдэг. Нөгөө хүүхдүүд нь амар гэмт хэрэг хийсэн байдаг. Тэгээд тэрэн дээр ингээд нэлээд шүүмжлүүлдэг. Гэтэ зарим нь болохоор бүр хүчээр барьцаалагдаад хүчээр одоо тийм гэмт хэрэгүүд хийд гэж бол ярьсан байна. Тэгээд тэр шивээсүүд бол энэ байна. Инээмээс цаана 13 гэсэн байна те. Духан дээрээ байна. Хөдөлгөөн дээр энэ минь бол бас 20 хүрсэн юм уу гэмээр харагдчих байгаа. Тэгээ 666 нь болохоор чөтгөрийг бэлэгдэж байгаа. Нулимс нь болохоор одоо хүн аалсан тоороо ингэж нулимс шивүүлдэг гэсэн байгаа. Нөгөө 18 нь болохоор ямар бүлэгч хэлээд. Or they use Roman numerals. Having gang tattoos on one's face is a clear sign that they are one of the most ruthless and high-ranking members of the organization. Crossing paths with such a person on the street is the same as staring death in the face. A spiderweb tattoo represents being caught in the web of justice. Аалсны торны шивээс нь шоронд орж исэн хоригдж ийснийг бол бэлэгддэг юм байна. Тийм чөтгөрийн одоо иврийн шивээс нь бол ойлгомжтой. Одоо муу ёр сатаныг бэлэгдэж бол одоо сатанд орсон гэж бол өөрийгөө ингэж харуулдаг харж байгаа. Нулимсных болохоор хүний амьд хүрсэн тоогоор нь ингэж нулимс хийж бол харуулдаг. The number of teardrops indicates how many lives they've taken. If there are 3 teardrops, it suggests that the tattoo's owner has taken so many lives that they've lost count. With 3 нулимс шивүүлсэн бол бүр бараг тоогоо алдсан гэсэн үг юм байна шүү. За дараагийн эвгүйсэх бол хоол нь жоох юм гомин, жоох юм будаа, тэгээд 2 шиг гамбир. I'm going to taste it for myself. Inmates must eat with their hands and clean their plates before returning them. With a diet lacking in protein, many likely suffer from nutritional deficiencies. Энэ ойлгомжтой мэдээж аргагүй, ямар ч мах байхгүй зүгээр л гомин, будаа, гамбир. За шийтгүүлсэн хоригдлууд ордог тусгаарлагч гяндан. Фүү, гэрэл байхгүй ийм газар руу шууд оруулд юм байна. From here to their cell. Welcome to the isolation cell. If an inmate misbehaves, this is where he ends up. He won't know the time or how much longer he'll be kept inside. For days or even weeks, he sleeps on this concrete bed without ever leaving. Ингээл цементэн дээр унтна. Хав харахгүй цементэн дээр унтна. Хизээ гарах нь тодорхойгүй, хідэн цаг болж байгааг мэдэхгүй. They are cut off from the outside world, left alone with nothing but their thoughts. This is where they supply their water. There's a water basin here. They take their water here, and this is where they pee. The basin for drinking water and the toilets are located side by side. The toilet looks recently used and dirty, suggesting that this cell has recently been used. The only light they have is this little hole that barely lets. Тэгээд цор ганц хардаг гэрлийн гоо бид нар хідүүлээ харж байна. Here, they don't have access to any of that. No matter how tough a criminal is, this kind of isolation breaks them. This is necessary for the type of offenders that we have here. People who once played God by deciding who would live and who wouldn't live deserve the worst punishment. We don't show them mercy. They can ask for forgiveness, and may God forgive them. But here, justice must be served for so many victims, and it's the least they deserve. Now we're going Амар үг хэлж шүү. Тэгээ шоронгийн хамгийн өндөр ял авсан гэмт хэрэгтүүдийн нэгтэй нь бол ярилцсан байгаа. Тэр ярилцлагыг нь боломжтой бол оруулъя. What is your name? My name is Marvin Ernesto Medrano Vasquez. How old are you? I'm 41 years old. You don't look 41. You look younger, like 35. That's a good thing that you told me because I feel old. Can I see your tattoos? I'm at 13. When did you join this crime organization? In 2004, but I started my criminal record since I was 11 years old. How did you first become involved? When somebody is born with just a mom and the mom is working, you look for the streets, you look for somebody to help you out. I said, oh, my mom's poor, I need some shoes, I need some clothes, and I started robbing. Then I need a father figure because I didn't grow up with my father. And then I looked the group of gangs, then I did a side, and I came right here to El Salvador, trying to change my life, but I seen that there were more gangs right here, and I started doing the same thing I did upstate, and I got locked up. I've always been one of them persons that wanted to accomplish the things that they put in their mind, and I accomplished everything I had to do right here. But I'm right here. This is how the devil pays the people. Is it true that to join this crime organization, you need to end someone's life? Yeah. But the first one must be one of your relatives, right? Yeah, because you got to gain territory for your gang. I lost my mom, my dad, my son, everything right here because of the gangs. When I could be with my family, hey, upstate,
the United States, a better life. But, you know, we took wrong decisions, and this is the cause of this. That's why I tell the youth, hey, go to school, listen to your mom, listen to your dad. Don't live this life that we live right here. There's no way out. How many people's lives have you ended? Is it 5 or 10? How many? No, if you talk about what you used to do in the jails after, it probably get a few more than 50. How did you become cold-blooded and merciless in time? I can't really respond you with that question. How do you feel about not seeing your family forever since you're in Sakat? I feel bad because I seen my son the last time when he was 5 years old, and he's 21 years old right now. I want to see him. I want to tell him, hey, don't do the same things that your dad did. Look for a good life. People who have fallen victim because of you will never see their loved ones again. You will also never see your family. How do you cope with emotions like missing someone? I feel bad. Sometimes, like I tell you, I lay down on my bed and I think a lot of things, and sometimes I cry. What is your motivation to stay alive here? To one day change my life and look for God in my life, and I tell God, hey, forgive me because I did some things. Okay. Тэгээ Нэл Содорт амьдардаг хүмүүсийн комментийг уншихад бол ер нь бол нилээн энэ шинэ ерөнхийлөгчтэй бол нилээн эерэг байгаа. Ер нь бол улс орн нилээн хөгжиж байгаа. Өмнө нь бол гэмт хэрэгтэй автгдсан газар байсан бол одоо ингээд метро, зам, имлгүүд бариад бол ер нь бол нилээн хөгжиж байгаа гэж бол уншиж байна. Өдөр болгон буудалцаан болно. Зам дээр ингээд цогцсууд байдаг үе байсан гэж байна. Энэ хүмүүс бидний хайрладаг хүмүүс, гэр бүл, найз нөхдөд амийг авч одсон. Нэг одоо ийм байгааг харах нь одоо шин агаар орж байгаа юм шиг л санагдаж байна гэж байна. Одоо ингээд харахад бол өрөвдөлтэй байгаа тийм ингээд баригдсан бөөнөр ингээд байгаа. Тэгэхээр бол эдгээр чинь өмнө нь бол маш олон гим зэмгүй хүмүүсийн амийг ивүүтгээ зовоогоод ингээд тамлаад иш орж ирсэн байгаа шүү дээ. Энэ аягүй зөвүүн коммент байна. Би сүүлд бол өөрийгөө бүх зүйлээ алдсан гэж бодож байсан. Гэхдээ энэ бичлэгийг үзээд би юу н амьдралд ямар их зүйлтэй юм бэ гэдгээ ойлголоо гэж байна. Яг зөв. Бид нар ингээд юу гэдэг өөртөө байхгүй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлдэг. Бага эрхчлөө. Тэгээ бид нар хүссэн үедээ гадаа гарч ийн хүссэн хүмүүст одоо ингээд ямар азар бидний хувь тавилан одоо энэ хүмүүсийн нэгт ингээд аваач чхаагүй юм бэ гэж бол бид нар амьдралд талархах хэрэгтэй. Энэ хоригдж байгаа хүмүүс хараа та хэд өөртөө ямар бол азтай тооцож байгааг бол гадарлаж байна. Одоо энэ хүмүүс хийсэн хэргийн хатлуу насан туршдаа одоо ингээд 80-уулаа нэг өрөөнд ингээд нэг одоо канистраас усуугаад нэг газар ингээд зүгээр тэр үнэр та нар ямар агуул тав тух гэж байхгүй. Тэгэл одоо насан туршдаа ингэж явж байгаа л энэ хүмүүс одоо шорондоо баг насурж байгаа ш. Тийм учраас ер нь бол зөв амьдрах хэрэгтэй. Хөөрсөн сэтгэлдээ хит одоо deep dive болж буруу юм руу орох юм бол тэгэл иймэрхүү зүйлтэй нүүр тулгарна. Тэгээ ерхийлэгчтэй бол нилээн сайн байна. Аргачгүй бах. Ер нь бол тэгээ үнэхээр ийм амар гэмт хэрэг тавцсан газарт бол ингэж тэмцгээс өөр арга байхгүй хаа. Ер нь үнэхээр тэмцэе гэвэл. Тэгэл өнөөдөр харж байгаа шүү дээ. Эл Салвадорынхан 80-аас 90% шүн одоо ингэж гадуур явахдаа ямар ч аюулгүй мэдрэмж авдаг гэсэн судалгаа гарсан. Өмнө нь бол бүр 20% байсан. Гэлээ юу гэлээ. Тэгээ энэ бичлэг бол надад бол нэлээд сэтгэл үлдээсэн, та нарт бас нэлээд сэтгэл үлдээсэн байх гэж найдаж байна. Хүн болгон лайк дарж, эртөө бүтгүүлээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.